За сайн байна уу? Оо сайн байна уу. За ажил төрөл сайн. Үйл ариун уу? Оо ариун байна уу. За би өнөөдөр танаас нэг хит хитэн удагдуудын талаар асуух гэж бэлтлээ. Одоо жишээлбэл хяраа ээж, цахир ээж, үрэл удган, дулам удган, сүрэн удган гэдэг. Энэ нилээдгүй хитэн удагдуудыг асуумаар санагдаад өнөөдөр бэлдэж ирлээ. Та одоо надад хяраа ээжээс хэсүүлээд ярих боломжтой мэддэг түүхээ ярьж өгөх боломж байл. Ярьж өгөөч. Тэгэхээр энэ үзэгч олон түмэндээ бас энэ орын мэддэг хүргэе. Тэгээд ямар ч байсан мэддэг хэсгээс заах ямар ч байсан олон түмэнтэйгээ хуваалцахын төлөө одоо би ингээд яриа сууж байна. Их баг хэмжээгээр өөрийнхөө мэдлэгээс хуваалцаад явцсан байхад бас бус хүмүүстэй ямар учиртай юм бэ? Ямар шигтэй байсан дарахад бөөнөрийн тэр дундаа удагчууд нь ямар байсан, зарим нь ямар байсан гэдгийг бас тодорхой ойлголтууд бас багж гэсэн хөрөх байх л да. Тийм учраас энэ одоо ярих гэж байгаа нэг богинохон тийм бас бөгийн тэр дундаа удахны түүхэн домог байд юм ам дамжсан яриа энэ цагаас нь шинэ одоо энэ хяран ээж гээд яриад байна биднүүд ярих ингээд хяран ээж гээд ямар онгод байсан юм анх амис хэрэг байхдаа ямар бөө байсан юм зархад одоо ямар удган байсан юм хэдийн он цагуудаас хэдийн үе хүртэл бөөд байсан юм олон түмдээ ямар арга тустай байсан гэдэг гэхдээ хяран ээж бодлоор чинь ерөөсөө хүнээс төрөөгөө гэж үздэг байхгүй юу? Түүх домгонч ерөөсөө тийм байдаг. За. Одоо тэр тоонтой гэрт төрөөгөө тохоотой хувцсан өмсөөгөө гэд бөөмөд одоо орохдоо тэгж ордог их догшин ширүү. Тийм зан авиртай тийм өвөрмөт тийм онгодлолтод чинь. Тэгэхэд одоо тэр ээж нь болох хүн гэд яриад байгаа тэр хүнээс төрөөгүй мөртлөө ээж нь яаж болсон юм гэхээр тэр хүн малдаа явсан байгаа юм хэр. Ингээ малд явж байтал нялх хүүхэд уулаад байсан байхгүй юу. Тэгээ одоо юун хүүхэд ингээ хэр ингээ уулаад байт юм гээд яваад утсан. Одоо төмөр хөлгээд идсэн. Тийм хүүхэд уулаад хөвч байсан байгаа. Тэгэнгүүт нөгөө нялх амтны ямар сони төмөр хөлгээтэйгээд аваад шууд гэртээ аваад ирсэн байгаа. Тэг гэртээ авчираад одоо бас зарим нэг нь ямар байдсан тэр түүх домгон одоо нөгөө төмөр хөлгөөнийх нь уяа оосор юу байсан тэрийг нь одоо нөхрөөрөө гэж төмөрийн хураагаар хураадж бай салгасан байгаа юм. Төмөр хөлгөөнөөс нь нөгөө хөөгтэй. Тэгэл яг өсгөж өндөлгөл 7 нас яг л 7 нас хүрсэн байгаа юм. Тэгээд 7 нас хүрээл байж нэг нутгийн нэг бөөхөн ирсэн байгаа юм. Тэр айлд ирээд за наад охин чинь ийм хүний амьдрал дээр амьдарч гэр оронд ингэж хүний хөөхд болоод өсч өндөх хүн биш байна уу? Наа чинь хээрийн одоо хүчтэй тийм тэрэн мэрэнгээр нөхцөл бий болсон хүн байна. Олон түмэнд одоо энэ 100 цагаан хуулар гэдгийг одоо толгой бүрчлэн харж манж байх гэсэн юм дээрээс ирсэн юм хүүхэд байна. Наадах нь бол нэг одоо 7 нас хүрснээс хойш нэг л өдөр тоон дээр ирж хөхөө донгодох гутал наад хүүхэд нь явна шүү. Тэгээд энэ бойл ид шидэн гүйцэх юм байна. Тэгээд тэр хяран 7 нас хөрөнгүүд яг л нэг өдөр тоон дээр нэрээ хөхөө донгодсон байна. Хөхөө донгодгоот нь нөгөө хяран ээж чинь ихээс төсөр бүх хувцаа тайлж хаяад гэртээ тай татаад тэгэл яг энэ галынхаа ихэн дээр очиж зогсоод
шууд ингээд өрхөөрөө гарсан байна. Тэр гараад тэр чигээр дахиж тэргээд үгүй ирж орж ирээгүй тэгээд тэрээс нь хойш тэр өмсч байсан хувцс юу байсан бас тухайн үед тэр 3-4 настай байхад тэр том зайрын хүн ирээд хоормоо амлуулсан хоормоортой тийм байсан тэр хоормоорын очоод тэр эвдээ харгадаг газар одоо тэнд онголон тахиад тэг онгод болгосон юм лээ л дээ. Тэгэл яг тэр хараа ингэж гэдэнтэй нэртэйгээ тэгээ онгод болсон тэр бөөмөд орохдоо их тогш ууртаа ордог. Би тоонтой гэртээрээ тохоотой хувцсан өмсөөгүй төмөрөлгийтэй яасан нэг тийм их тогш ширүүн орж нөгөө нь өөлж байгаа бөөмөөгөө заавал унгах гэдэг юм. Тэр түшээл муу анхаарал алдах юм бол хараа ингэж савж орж ирдэг юм. Шууд л унгах. Эсвэл бол тийм түүхтэй тэгээд нөгөө бөөлсөн амьдэрсэн он цагаан их богинохон 7 настай хүүхэд ч одоо тэгээд энэгээр тэргээр хүн амтан дарга засал хийж суусангүй хэнгэрийг хоёр дэд өмсд бөөлж барьж байсангүй тэгээд тэрүүнд багтаар түүх домог гэх тийм ам дамжсан яриагээд нэг урт хүн байхгүй богинохон тийм нөгөө насан дөмг додоо хүрээд гараа яваад алга болцсон гэдэг ийм учраас тэр чинь цааш нь одоо өргөллүүлэн тэгж уртсгах төөх мөх гэхэд байхгүй. Олондгүй тийм. Хэдийн үед байсан? Хэдийн үед болсон түүх юм бол ер нь тэр одоо мэдээлэл танд бий юу? Тийм 1800 онод сүүл үед тийм юм болсон байгаа. Зөв. Харин яаж боллоо тийм л сони юм тий. Ийм богинохон домогтой авдаг юм. Манай нутагт бас нэг төрхөн хугацаанд бой болон татаад их сонин түүхтэй юм тий. Их сонин. Тэгэл буцаад явахдаа тэр байгаль дэлгэрүүгөө явсан. Тэр 7 жил байхдаа хүний амьдралаар одоо өс торнж аваад тэр 7 жилийн хугацаа дуусангууд тэр тэнгэр рүү таонороо гараад явал тэгээд тэр онгод болсон тэр 100 цагаан хуулар гэдэг чинь одоо дарахтын хуулар цагаан хуулар байхгүй. Тэр 100 цагаан хуулрыг толгой өвнийг бүртлэн ингэж харж хамгаалахаар алсаас ирсэн тийм удгамл байсан байгаа юм л да. Яг хөө тэр хүн харахад 7 настай хүүхэд байлаач гэсэн тэр хүмүүст цаана мах бод бараг нийлэн хүчтэй тийм одоо удган хүн нэмэгтэй хүн хүний дүрээр хүүхдийн дүрээр л ирдэг төмөр үлгийтэй байсан юм аа. Тэр мод хээр хэвтэж байхад хүн оч авах төмөр үлгийтэй уйлаад байж байсан юм. Тэгээ дуудлага тамлаган дээрээ тэгдэг юм тий. Одоо бөөгийн тамлаганд харин хийж ороход бол би таонтаа гэртээ тохоотой хувцсан юмсаг төмөр үлгийтэй үлгийтэй одоо ирсэн юм аа. Дээд тэнгэрээсээ ирсэн байдгийн далдын байгаад лусаас гаралтай байсан юм уу юм тийм. За хэрэг ээжийн тухайд юм бэ тэгвэл. За цахирын ээжийн талаар та ярьж өгөөч. За цахирын ээж гэдэг нь одоо манай утгын тэр эвдийн голын ойролцоох тэр хаваар нутгалж байсан. Тийм сайн удган байсан юм байгаа энэ дээр бол. Тэгэхээр цахирын ээжийн бол эд шид бол үнэхээр байсан тэр бол ерөөсөө. Тэгэхэд цахирын одоо нөхөр нь нэлээд олон жил байсан байгаа цахирын ээжийн төрх домгын нэгээс хараад сонсоод байх. Тэр нутаг орондоо нэлээд нэртэй хүнтэй явж байж нас барсан тэгээд энэ хүн болохоор одоо нөхөр нь ангөрөө хийдэг олон сар дээр явждаг хилийн цааш нас гээд ангөрөө хийгээд явдаг олон хүмүүс найз нөхдөйгээ тэгэхэд нэгдүгээр шид нь юу байх гэсэн бэ гэхэд
Нөхөр нь одоо ингээд сарж дээр анги өрөө хийгээ яваад тэгээ явж юм. Бид жоох юм тамхи тарай давус хужир цаймаа гэж юм ингээд дууснаа да. Тэгэнгүүт нөгөө хийдэг савнууд нь бүгд хоосорсон. Цайны сав дууссан, тамхины сав мав, давсныхын сав, хужирын сав мав гэд нөгөө цайс уудаг нөгөө хөөс сүүгээ ингэж хатаадаг байсан байгаа бас тэр үе хүмүүс чинь хөөсөлтөл самраад нөгөө хөөсөө ингээд гэд дээр аруулан дэлгэс чинь тавьж байгаа. Ингэж хатаага тэрийгээ ингээд савлж аваад тэрийгээ сайн маань сүлдээд явдаг. Иймэрхүү юмнийхэн сав нөгөөдөлд нь бүгд дуусаад ингээд болохоо байнгут. Нөхөр нь одоо эхнэр л ууралдаг байсан байгаа юм л да нөгөө хамтаа хүмүүстэй. Энэ хүмүүс одоо амьд байна уу гэсэн байна уу? Одоо ингээд тамхич байхгүй юучгүй яах юм болж байна. Эхнэр нь гэртээ байгаа. Энэ хүн одоо амьд байвал энэ сав одоо юмтай боломоор юм. Тэр мэ одоо асар хоолой азар шүү дээ. Яасан хэдэн энэ бараг 17 хоног мороор явж ирэх ирээч барах хүрэхээр тийм холбоо очсон тохиолдол. Тэгээд нөгөө нэг юуныхаа хэрэглэлийнхаа нөгөө хоосон арьсан уутнуудаа ингэж сэгсэж газар мод цогч ингэж яваад энэ хүмүүс амьд байна уу юу болсон бол гэдэг. Тэгэл орон тэгж өгөөл тэгээд унтаал өглөө босоод ирэхэд нөгөө цаймаа бүхэл сав бүгдээрээ тембитлэн дүүртэл ингээд чихээд бүх юм нөгөө хэрэгтэй бүх юм хийж орд бүгд дүүрсэн байдаг байсан юм. Тэр нэг одоо тийм нөхөр нь одоо тэр холд яваад юм дуусч байгааг бол гэрээсээ сон алсаас мэдж байдаг байсан. Тэгээд тэр өөрийнхөө шидээрээ тэгж юм бүх хэрэгцээтэй юмыг нь тэгж алсын зайнаас хангаж өгөөд. Тэрнийх нь юм нөхөр нь дутагдаж гачигдах юм байхгүй тэр ангороо. Дотор манжин юуны үед уган цусны ивэр одоо нэг салаа ивэр нэг хонд цайны үнэтэй хөдөлтөж авч байхад нэг тиймэрхүү юм олзонд л явж байхгүй юу. Ан аавд явж байгаа тий. Тэгээд яг хөө тэр болон нөхөр яг хөө тэгээд олзон түрээд ирдэг л байсан байлгүй дахиад хэдлуудаа дуусна хэдлуудаа хөгшин дүүргэдэг л байсан байгаа юм тийм. Тэгээд тэрээс гаднаас цахирж нэг шидэн болохоор одоо ингээд гэртээ бөөдөд утгийнх нь нэг хүмүүс багцууд хөвгтүүд том баг гэхгүй хүмүүс орж ирээд нөгөө бөөдөж арга юм хийхдээ тэнд очиж бас ноён нуруугаа даатах ажил төрлөө энэ тэрэ бүхэл сайныг тэр мууг тэрний арга засал хийхээр бөөлөх хоногийн тоглож байгаад очоод ингээд гэрт нь байж байхад бөөлдөг байсан байгаа. Тэгээ ингээд бөөлөд бүх хонд нь ороод Монгодтойгоо уулзаад тэгээд буух буцаад галдаа эргээд ирэх үедээ очоод ингээд гал дээр очоод тоон дороо ингээд хэнгэргээ тосч байгаад ингээд ороо 1 2 хэнгэргээгээ цогтдог. Тэгэнгүүт зүгээр тэр хэнгэрэг рүү нэг юм шайгаал асгараад мэдгэнэл шайгаал ордог байсан байгаа хүмүүс ингээд харж байгаа. Тооноор гаднаас. За. Хэнгэргээ өөд нь харуулж байгаа. Тэгэнгүүт ерөөсөө ингээд тэр хэнгэргээ дүүрэн тэр мөсөн чихэр гэж ямар чихэр байсан тэр үед. Тийм мөсөн чихэр одоо тоонороо буулгаж ирээд тэр гэрт ирсэн байгаа нөгөө бөөгийнхөө хишиг хүртэхээр ирсэн байгаа багцуд хүүхдүүдтэй бүгдэнд нэрээс ингээд тэр чихрээс чинь бараг хормоогоор нь хүүхдүүд багцуд хүүхдүүд тэр нөгөө мөсөн чихэр гаднаас оруулж ирж байгаа нь дээрээс буулгаж ирдэг байсан юм. Тэгээд тэр мөсөн чихрээ бүгдийн тэнд байгаа бүх хүмүүс хувааж өгдөг. Тийм шүттэй байдаг. Байсан тэр бол тэрийг одоо ер нь 1900 оны ихэнх үеэр ихэн бардах үед ер нь 30-40 оны үед тэр цагрын ээжийн буулгаж ирж байгаа мөсөн чихрээс нэг бус удаа идсэн бүгдээрээ идж ууж байсан бодтой хүмүүс бол байдаг байхгүй. Ярьж үлдээсэн тийм. Тэр хүмүүс бодтоор нүдэрэ хараад ингээд идж уугаад агаараас болох тэр юу тэр үед тэр
мөсөн чихэр гэдэг нь бараг Монгол улс чихэр гэж юм бараг байсан юм уу байгаагүй юм уу тэр тэнгэрээс тэр хүн тухам хаагч газраас тэр мөсөн чихрийг байгаа газраас нь оруулж авчихсан. Нөгөө бөө хүний цаг хугацаа орон зайг товчлон гэдэг л байсан юм шүү. Тийм нэг шийдтэй. Тэгээд зарим тохиолдол болох. За тэгээд дахиад ингээд өвөл ингээд зарим тохиолдол тэр давхар тэр чихрээж буулган дараа нь очиод ингээд хэнгэргээ цохоод яхад нь хэнгэр өрөөний юусгээд тайгнаас одоо ингээд цасан доороос одоо бүр ингээд зулгаагаад авцсан. Цасцаа арцнууд одоо ингээд хэнгэр өрөө дээрээс тооноор ингээд хүмүүсэндээ харж явахт өрхөөр ирээд хэнгэр өрөө дүүрчдэг байсан байна. Тэгэхээр нь тэр цасцаа нөгөө арцнуудаа цасын бүр ингээд гөвөөс ихсрээд одоо хүмүүст ингээд нэг ингээд муудаа нөгөө иштэй арц гэдэг ингээд тэр хүмүүст нь цастаа арцыг болгож авчирч өгдөг байсан. Тэр одоо нөгөө хүмүүст бүр шидээ бол бараг бодторн гайх өдөх гэсэн тийм байсан. Тэг зоригтой байсан байгаа юм. Тэгээд сахирын тэр ингээд бөөдөхөд онгод дээр чихэр мөхөр тийм тавьдаг. Чихэр мөхөр тийм байхгүй бойлдог энэ учир нь тийм байсан. Бойлол одоо галдаа буусныхаа дараа тэг хаа дуртай юм амттан одоо юу вэ тийм юу дуртайгаа тамхи одоо юу вэ тийм шууд доонороо хэнгэргээ тосч байгаа л орлоод ирдэг. Тийм нэг шид байсан тэгээд. Та тэр сахирын ээжийн өөд болсон талаар яриач. Тийм тэгээд сахирын ээж болтлоо сүүлд одоо тэр бөөхөнт нэг нас өөд болохоо өөрөө 3 жилийн өмнө мэдж байдаг. Ийм бас нэг өвдөлтөй байдаг. Тэр 3 жилийн хугацаанд өмнөөс эхлээд бөөхөний монгодууд бол ер нь нэг нэгээрээ хөнд ирж өөрөөс нь холддог. Тэгээд эцэст болоход яг ингээд болоход дээрээс тийм ясны сүнс өөрийн байгдээс гассан одоо тэр хүний 3 сүнснэт нь тэрээс өшөө юу ч үлддэг үерээс тэр хугацаанд дээрээс ямар шийдвэр болдог. Онгодууд бүгдээрээ нөгөө нас болж өөд болох ингээд хорвоогоос байгдын жамаар явах гэж байгаа хугацаанд орчихыг нөгөө онгодууд мэддэг, өөрөө ч мэддэг. Тэгээд сүүлдээ нөгөө нэг хаа байсан тооноороо мөсөн чихэр мөхөр тэр арц марц янз бүрийн тамхи өөрийнхөө хэрэглээг оруулж автдаг. Нөхөр мөхөр ч гэсэн тэр хол яваад юм дуусахыг мэдж байгаа. Тэр сав мавруу одоо нөхөртөө хүртэл тэр өгдөг байсан гэж шийдэн бүгдээрээ сүйдээ алга болоод энэ үед хөгшний тамхин дууссан байгаа. Тамхи татдаг байсан. Тамхи байхгүй болсон. Өөрөө бол маш их тамхи татдаг тийм онгод байсан байгаа. Тэгэл тамхин дуусаад одоо 3 өдөр хараал тавьсан гэдэг. Дээр яриа байд юм одоо. Энэ муу утаанаас амин наснаас үнэтэй утаа байсан юм байна. Би өдий бол дээрээс ганц мэдэхгүй явсан юм байна. Тэгээ ингэж ядарч байхаар ерөөсөө эртгэж шүүгч амрах. Тэр одоо яг өөрөө бас өд болох мэдж байсан юм байна. Тэгэл тэр тамхинасаа болоод өөрийгөө юу гүтгсэн ийм монгол шүү дээ. Тамхи дуусаад дуудлагандаа юу гэдэг гэлээ. Тийм. Тамлагандаа юу гэж ярьдаг гэлээ. Одоо тэр гашуун харуултаанаас болоод алтан амиа алдсан гэдэг одоо нэг онгот орохдоо бас их ууртаад огшин орно. Тэр гашуун хараа утаанаас төлөө амиа өгсөн гэдэг амиа алдсан би. Сахирж гэдэг нэг тийм бас нэг төөхтэй тийм шидтэй тэр нь бас шидтэй онгод одгон байжээ. Тэр нь бас нутгийнхын олон түм таарын хүрээсэн ард түм тэрийг нь амд амжин шагшилж ярьсаар яваад өдний хүртэл тэр нь мартаг дагуу гээд тав томроо ингээ яваад байгаа иймэрхүү хүчтэй шидтэй юм удган зайрангууд
байсан байгаа юм манай нутгаар. За та өрөл удахны талаар ярьж өгч. За өрөл удган болохоор одоо тайг гаралтай туваахан удган л да. Одоо охин нь болохоор суян удган гэдэг баруун тайганд саядхан боллоо амьдэрч байгаад өөд болсон байдیں۔ Тэгээд тэр суян удган болохоор нэг тийм хүчтэй шиттэй гэж яригдсан юм бол ховор ер нь яг хөө тэгтээ суян удган маань болоход энэ нэг 1900 одоо 37 оноос хойш энэ Монголын тэр дундаа дарахтын бүхэл бөөнөр ил задгаа бөөлөх хорёотой. Дээр тэр засгаас энэ бөөгийн шашныг ирнэ бүх юм ингээ хаагдмал юм хууль дүрмээр ингээд бараг бөөлөх бортгоо бөөлсөн бөө дууд очиж байгаа бөөгөр арга засал хийхээр хүн мэддэх юм бол бараг ялах шоронд орохоор ийм бараг үе байсан юм. Тэгэхэд энэ суян удган маань болоход өрөл удган охин удаа болох чинь яг тэр хугацаанд нэг 60-70 жил ийм ногдмол явсд байсан байгаа юм л да. Тэгээгүү тийм хорёо цайр тийм хаагдмал ногдмол нууцлагдмал ийм байдал руу бөө шилжээгүй байсан бол бас л нэгэн олон бөө шидтэй хүчтэй гэдгээ олон түмэнд бас үзүүлсэн харуулсан байх боломж байх байсан байх та. Тэгэхээр ч бас нэг ийм олон жил 70 жил ногдсон болтоор яг эд үед нь тэр эдчтэн гаргах боломжгүй байснараа бас зарим бөөнүүдийн чидний яригдсан амдамсан юм байхгүй байгаа юм. Та нөгөө өрөл удганы нөгөө уюуж удгантай холбоотой тэр түүхийг яриад өгч. Тийм ээ одоо өрөл удган болохоор шидтэй хүн байсан байгаа юм. Шидтэй удган байсан. Тэр одоо зарим нэгэн тохиолдолд үйл хийхдээ нүднээс нь цус гардаг ч юм уу, сүйд устдаг ч юм уу. Тэгээд нэг хэсэг амар тийм манан бүрхүүлдэг. Түүгээрээ юмыг юугч тойролдуулж чаддаг. Тийм байгальтай бас холбоотой. Тэр нэг дарахад өгөөгийн тэр дундаа тэр тэнгэр задлана гэж. Одоо байгаль дэлхийтэй шууд харьцаж чадвартай бас өндөр хүн байсан байгаа. Тэг бороо чинь салхи тавьж чинь одоо цас оруулдаг байгалийг ингээ өөрөө захирчих чаддаг ийм бас нэг илбийн аюултай нууц шид байсан байгаа. Тэгэхэд тэр одоо тэр таган талын уюуж удган гэдэг тийм удган байсан байгаа юм. 2 хүүтэй. Тэгээд тэр 2 хүү болохдоо цаашаага бас ямар учиртай байсан тэр Орос улсын коммунизмын үед цагаан хаамааны үед зайлшгүй тийм өөртөө бол тийм их адуу малын шаардлага байхгүй л байсан баймаар юм. Тэр ар Монголоос явж адуу хэдэн хазаргаар нь авчрах тийм бас нэг өөрөг бас шаардлага байсан юм шиг байна. Тэгэхэд яг уюуж удган өөрөө 2 хүүний нэр нь ээж нь өөрөө удган хүн байсан. Тэгээд 2 хүүг олд золбонд явуулахдаа бөөлдөг байсан байгаа. Тэр бөөлөхөд одоо гэрийнхэн тоонд хөхөөр донгодох юм бол 2 хүү ямар ч асуудалгүй, ямар ч саад тодхор байхгүй самсандаа хүрээд ирдэг. Олох гэсэн юм олоо ирдэг, гэртээ иргэж ирдэг, бүрэн мэнд ирдэг. Хэрэг аглах юм бол явдаггүй. Ерөөсөө явуулдаггүй, болохгүй гэж үздэг. Тэгээд сүүлийн удаа тэр 2 хүү зайлшгүй явах шаардлага гарсан. Тэгэнгүүт одоо бид хоёр яваад ирье гэд яасан. Та нэг бөөдөө
биднүүдийн замыг өгдөө таад болохгүй юм та нар хаагаад гэсэн. Хөгшин ээж бойлд юм байна л да. Тэр бойлоход сүүлийн удаа орд тэр гэрийнх нь ороод тоон дээр хэрэг ирээд гуагалсан байгаа. За миний үед болохгүй юм байна шүү. Харин нутг руу яв. Ингэж болохгүй. Амь насны цөвтэй байна. Яасан. Тэгэнгүүт нөгөө хоёр хүч нь бас өөрсөндөө ирдээд зүгээр би тэр яваад. Тэгээд ээж нь хороод байхад ээжийнхээ өнд орлого явуулсан байгаа. Тэгээ яваад одоо чухам энэ хаагч газраас тэр ивд дулаан болсон дарахтай хотхор морцоо тэгэл зарим нь болохоор өөр газар нутгаас өөр хошуудаас ирж баахан адуу ингээд хоёул аваад явсан юм байна л да. Тэгээ аваад явж одоо тэр Жимби зайрангийн чөдөртэй мөр байсан байгаа. Унааны одоо ундаг мөр чөдөрлөө тавьсан гэрийнхээ гаднаас холддог. Нөгөө адуу хөөгөөд дахиад тэр Жимби зайран гэдэг чинь одоо тэр өлийн голд нутгалж байсан байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг морийг чинь урд нь ганц мөр төгчээд унд бос судал байсан байгаа. Чөдөртэй явж чад. Тэгэнгүүт нөгөө хүний шуналгаж бас хараггүй. Нэг адууч гэсэн юм уу байд. Бодсон санах юм байхгүй. Чөдрийг мултлаад адуун руу хазарыг аваад адуутаа цуг хөөгөөд ингээ явсан байна. Тэгээд тэр явсан. Тэгээд нэг өглөө нөгөө Жимби зайран чинь босоод мор байдгүй. Тэгэнгүүт за тийм байх уу. Өнгөрсөн шөнийн уяужгаа хоёр хөө ирээд морийг аваад явчих болно л. Тэр олон дуучаас миний ганц мороор яадаг байна. Ингээд гэртээ сууж байсан байгаа юм. Тэгсэн маргааш нөгөө тэр 2 хоногийн дараа нөгөө адууныхаа мөрөөр ирсэн баахан хүмүүс нөгөө өдлийн гол руу адууд авч орсон. Тэр мөрөөр ирээл Жимби зайрангийн дэржилтэй. За энүүгээр адуу юу харагд. Энэ хулгайч ингээд хамаг адуу хамж аваад игээ явцсан байна. Биднүүд мөрөөр нь ирлээ. Ингэж давж ирсэн байна танаа нэгээр гэсэн. Харин тийм байх. Тийм миний чөттэй морийг ингээд мал алдаа ундаг морийг чөтгийг авч хаяад ингээд адуугаар хойгоо явсан байна. Уяж 2 хөл байна лээ. Тэгэнгүүт нь одоо яах вэ тэгээд одоо хаана яваад яаж гүйцэх үү гэднүүд ингээд тэр авжаан дарих зан гээд зан цолтой их тийм хүн явсан байгаа юм. Тэгсэн одоо та нар яг мөрийн дагаад бол гүйцэхгүй. Та нараар бол мөрөө хойлгоод тавьчихсан байгаа. Тоороо замаар та нар мөрөөнд гүйцэхээс ч өмнө хил даваад тэгээд явна. Тийм учраас шууд төвчг одоо энэ шишгтийн голыг гараад тэнгисийн голыг өгсөд шууд чигээрээ төвчг авч тэгжил гүйцэн та нар. Ямар ч байсан миний мөр аваад явсан. Учраас би торгоох юм хийсэн байгаа. Тэгсэн нөгөө хүмүүс за нөгөө Жимби зайрангийн үгээр явахаар болсон байгаа. Тэ яваад очсон. Одоо тэгээ яваад яаж болох вэ? Амдаш байхгүй. Одоо тэр үрлийн бөгөөд үрэл удган Жимби зайран хоёр бол их холбоотой удган зайран хоёр байсан байна. Нэг нь туваад нөгөөх нь Монгол хүн дарахад. Тэгсэн мөртлөө их холбоотой ичэд онгодынхаа талаар ер нь хоорондоо найрсаг харилцаатай тийм хүмүүс байсан байна. Тал нийлнэ гэдэг. Тэгээд за хамтарч байхгүй тэнгисийн голыг өгсөд яад очих чинь үрдийн бөгийн хэсэг карманын хаана хэсэг карман суудсан газар харж аваад та нар тэр манд байх юм бол тэнд л байгаа. Тэр хатууч.
Тэгэнгүүт нөгөө хүмүүст нь одоо тийш шиштийн голыг мор юм усаар салмалаар гарч аваад явж байсан байгаа замдааны конод явж ирлээ. Нэг сайхан нар тойдэр нар сайхан өглөөний нар янзын гой тусаад ямар ч өвөлгүй цэлмээгөө тэр ор хашигын гол гэж байдیں۔ Тэр ор хашигын гол ерөөсөө ингээ бүрхөцсөн яг л тийм малгаанчны хэсэг хар манан байсан юм бүр тас хар манан за нөгөө жимби зайрынгийн хэлдэг үрлийн бөөгийн хэсэг хар манан тэр байна да гэд нөгөө хүмүүс чинь марч танаас нь очсон байна. Яг манангийн зах руу орон явталчвал нөгөө манан бүр юу ч үгүй алга болоод ороо тамхинуудаа үлээс ишгэл алга болоод адуу янцаагаал бөө юм болсон байна. Тэгэнгүүт л нөгөө хоёр хүүт нөхөртөн тэнд адуутайгаа байж ман баригдчихад хаашаа явах юм гэдэггүй. Ингээд тойрлцсон байсан даа. Тэр тойрогтой ингээд эгээ битүү голын их рүү очиод ингээд хашигдсан байсан. Тэгэнгүүт л баахан хүмүүс ирээд яасан мартай хүмүүс гараад ирэнгүүт нөгөө адуугаа орхичоод нөгөө хоёр хүүт нь мартай давхсан байгаа. Нэг моронд хоёлаас ундалтаад тэгэнгүүт нь одоо тэр авжаан дарих гээд хүний их хордон тийм сайн мортой нэг хүүдэнд явсан байгаа. Тэгээд нөгөө хоёр хүүхэд нь тэр орох ашигын гол дотор хаач холдохын завгүй тас гүйсэж очоод морин дээрээс нь цогт унгагаад хоёуланг нь одоо тэр орох ашигын босго гэ тэнд тэгээд тэр замдаа нөгөө адууны мөрөөр явж байхад нь нэг тийм хавчд боон тэр авжаан дарих гээд хүний тийм шаргалгүй адууг нь хөөсөн тэр дотор нэг шаргал байдсангүй байсан юм байна. Тэр гүг цохоод тэр гүг нядлаад нөгөөдөл чинь нэг эмээл байхгүй ямар ч мориггүй явдаг байсан байна. Тэгээд адуунд бол маш ирмэг ямар ч тохиолдол дээрээс адуунаас ямар нэг ч гараараа бариад унаатай болдог. Тэгэхэд тэр авжаан дарих гэж хүний тэр жимби зайрынгийн тэр шаргал морыг их тарган мор байсан байна л да тэр чинь. Тэгээд цохоод нөгөө морыг чинь шууд адаад одоо хоёр талын адууны өөхтэй хариун гээд зузаан өөхтэй тийм махтай байна л да тарган мор чинь 3-4 тэрийг чинь ингээ хоёр талынх нь дөрвөлж чинь хоёр дөрвөлж одоо морины имижийн тохомны хэмжээгээр гэж аваад унж байгаа моринд доороо тогтсон байсан байна. Одоо нөгөө бөхсө зөөлж байгаа нь тэр холгоолохгүй гэж. Тэгээс нь тэрийг яагаад тэг нөгөө хоёр залууч нь барьж аваад хүлээд тэр авжаан дарих гэдэг бас зэрдэг боломж тийм хүн байсан байна. Тэр эзэнгүй гац чинь хоёулын хоёр хөлийг одоо мотор мөн хийж яагаад хугацахад тэгээд миний шаргал морины явгаар махаар тохом хийгээд явах чинь энээс ямар байдаа гэд энээс ямар байсан гэд одоо хөлийн хугацахад бот мушгаж байсан байгаа. Тэр хоёрыг нөгөө хамт явж байсан хүмүүс нь авалтаа өгмөө ингээд бүрийн манай нутгийн тэр ив төгийн захаар улаан уул тэгж нутгалдаг хүмүүс бүгдээрээ нөгөө хард байсан байна. Тэгээд амьдаар нь тэр хоёрыг чинь тэр хоёр хүү тэнтгээ хөлгүй хийж хайчаад хаяа яваад байсан. Тэгээд тэр хоёр болохоор баригдах ёсгүй давчих байхад тэр жимби зайрынгийн мор зор ганц мор хулгайлж авснаасаа гэдэг болоод тэгээд үрэл утганы тэр үрэл утганы хэсэг харманууд ингээд баригдаад тэр нь тойроод тэгээд байж байгаа баригч байсан төөхтэй юм сонирхолтой юм шийдтэй. Тэгээд энэ үрэл утган гэдэг ингээ ярих чинь үрэл утган гэдэг хүн ингээ бөөдөд бол сайн юм хийвд нүднээс нь сүү тусдаг. Хүнд хийсэн юм одоо ээлтэй сайн юм болж байгаа бол
Муу санахад юм бол хүн ингээд нүдний нудмас цусан нудмас гардаг. Ийм хүн байсан байгаа. Тэгээд тэр хар манантай тэр манан голоос манан гэдэг чинь одоо байг тэнгэрд идэхийг агаар тэнгэрийг одоо өөрөө захирч чадвартай тийм хүн байсан юм тэр. Ороо оруулдаг төмөр аслаа гэхэд ороо оруулаад унтрах шишээтэй. Ус гол үердээд одоо аймаар халуун болоод гэвгэн нөгөө шар усны үерч байт юм үндэсний үер гэж ярьдیں۔ Тийм тохиолдолд нүүдэл судал хийгээд явж нөгөө цаамад гарахгүй хүн гарч болохоор гол үерж эхлээр аймаар хүүтэн салхи тавьж идэг. Одоо салхин сенс гэж ярьдیں۔ Манай нутгууд сенстэй хүн гэдэг. Тэгэхээр нөгөө их хэмжээний хүчтэй хавсар хөөтөн шуурган чинь гол усны нөгөө ус маш хурдан хэмжээнд тэгээд татардаг юм байна. Угаасаа тэгээд татардаг юм доо салхил тавилаа бол ямар ч үер байсан голууд өөрийгөө хүн бараг явган хүн гарахаар бол хэмжээнд бараг ширгэхээс нагуурд татардаг. Тийм салхитай тийм задын чулуутай хүн байсан байхгүй юу? Тэр задын чулуу гэдэг чинь тэр үрл удгын тэр болтоор одоо загасны бие махан дотор байсан чулуу тохиолдлоор тэгж хүнд олддог. Одоо тул загас гэдэг байна шүү дээ. Тул загасны махан дотор байд тийм чулуу боо болсон байдаг. Тэр чулууг олж авсан хүн бол тэрүүгээрээ дамжуулаад тэр тэнгэрийг задлах, ороо оруулах, цас оруулах, салхи шуурга тавиул. Ийм тохиолдол бол бүрдэж байдаг тийм. Бас тэр хүний олдгол байсан байгаа юм тэр ямар хүнд очих. Тэгээд үрд удганы хувьд бол тийм их шиттэй бүр тэр нь байгальтай холбоотой байглаас аяатаа шийдэж байсан байгаа. Өөрийнх нь тэр бие махбодоос хоёр нүднээс нь цусаар уйлдаг, сүү дусаадаг ийм онцгой содон шинжүүтэй байсан байгаа юм бөө. За их сонирхолтой түүхүүд ингээд ярихаар цаг хугацааг хурдан өнгөрчих юм аа. Харин тэ. За тэгээд өнөөдрийн энэ сайхан түүхүүдийг ярьж өгсөн танд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин сайхан түүхүүдтэй уулзъя. Дараагаа бүр гой хүний бүр онц сонирхолтой, хүний сонирхол татамттай юм. Энэ дэр бол энэ одоо миний энэ ярьж байгаа энэ бөө утга чуулгын тухай, шидний тухай дандаа бүгд ингээд холбогдож байна л да. Утгын зарингууд энэ дотор бол нэг үг нэмэх юм байхгүй, нэг үг хасах юм байхгүй. Одоо би одоо нэг нутгийн аавынхаа ээжийнхээ тэр аавын маань аавнгаад бас их амар төөхөж тийм хүн байсан. Энэ хүмүүсээ ярьж байсан яриа энэс энийг л одоо би яг л яриад суугаад байгаа. Энэ их дуртай байхгүй. Тэрээс биш нэг үг зохиодог ч юм уу, нэмэр хачирдаг ч юм уу, тийм бол ерөөсөө нэг үгч байхгүй. Нэг үг үлүүр балтгаа нэг үгч би буруу хийдэг гэдэг тэрийг. Тэгэхээр бас энэ утгаараа байгаад байхад нь олон түмэнд олон нийт бас яг юмны жинхэнэ яг мөн чинь нэмсэн хассан байхгүй гэдгээрээ бас их сонирхол татах байх л даа гэж боддог.